Улсын их хурлын дараагийн хуудад захирамж гарган өнөөдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр улсын их хурлын ээлжбол чуулганыг хурлуулахаар болсон байдаг. Энэ чуулганаар дараах асуудлуудыг хэлцгээр захирамж дурдсан байдаг. Үүнд ашигласан түвшний болон цацраг идэвхтэй хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцэд нэгдэн орох тухай хуулийн зүйлүүд болон бусад агалдах хуулийн зүйлүүдийг багтааж байсан юм. Харин өнөөдөр ээлжбол чуулганы хуралдаа нээлттэй хийж чадсангүй. Хуралдаанд оролцох гишүүдийн эрс хүрээгүй. Хэдийгээр эрс хүрээгүй гэж байгаа ч энэхүү чуулганаар хийцэх асуудлыг улсын их хурлын Монгол Ард намын бүлгийн гишүүд болон шударгаас эвсдгийн зарим гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэнтэй холбоотой юм. Мөн иргэний нийгмийн байгууллагын зүгээс эсэргүүцэж төрийн ордны гадаад цуглаж цөмийн шар нутгийг бэлэгдэн шар авахрыг затсан. Төрийн ордныг тэр даруйдан цагдаагийн албан хаагч нар тусгай хамгаалтанд авч холбогдох хүмүүсийг мөн саатуулж хэлсэн байдаг. Ээлжбол чуулган хурлах гол шалтгаан цөмийн хог хаягдалтай холбоотой асуудлыг тавьж үүнийг нь үндэстэн олон улсын гэрээ хэлцээр багтах асуудал байсан юм. Гэвч Монгол Ард намын бүлгийн чуулганы хуралдаанд оролцохгүй шийдвэр гарсантай энэхүү холбогдуулан хоошилж байна. Манайх одоо цөмийн хаягдлыг нэг талаасаа бол Монгол улсад авчирж одоо цөмийн хаягдлыг бошлуулахгүй байх одоо энэ хэлцээрүүд бол бас тийм зүйлүүд бол байна. А нөгөө тал дээр нь болохоор бол манайх өөрсдөө хэрвээ одоо цөмийн хаягдлыг цөмийн одоо бүтээгдэхүүнийг өөрөөр хэлэх юм бол нөгөө шар нунтаг гэж нэрлэдэг байгаа. Тэр үнийг экспортод гаргах юм бол буцаагаад тэрнийхээ хог хаягдлыг авчирч одоо төхөөрөмж бий болгож байгаа цөмийн хаягдал боловсруулдаг төхөөрөмжийг бий болгоод тэр үнийг авчираад одоо булшиж болох одоо бас тийм мөнгө аястай заалт бол харагдаж байна лээ. Гэхдээ энэ бол одоо миний энэ ярьж байгаа зүйл бол ерөөсөө шууд тийм юм блэ гэж хэлж байгаа зүйл биш. Ягаад гэвэл энэ гэрээ хэлцэл юмыг бол нарийн судалж үзчихээж бид нар бол яг эцсийн дүндээ яах ёстой юм бэ гэдгийг гаргах ёстой гэж үзэж байгаа. Тийм болгоомжлол байгаа учраас хувь хүнийхээ хувьд бол би өнөөдрийн энэ хуралдаанд бол яг хувь хүнийхээ хувьд бол би бас энэ оролцохгүй гэсэн юм байр суурьтай байна. Улсын хурлах хаснаа бүлэг хуралдаан зарлаж энэхүү хуралдаанаар цөмийн хог хаягдлыг Монгол улсын хилээр оруулж ирэхийг хоригдсон хуулийн төслийг өнөөдөртөө багтаан улсын хурд өргөн барихыг засгийн газарт өргөгсөн байна. Энэ нь Монгол улсын ерөнхийлөгчийн 2011 онд гаргасан цөмийн хог хаягдлыг Монгол улсын хилээр оруулж ирэхгүй байх зарлигийг хуульчлан гэсэн үг юм. Энэхүү хуулийн төслийг өргөн барихсны нөхцөлд улсын хурлын ээлж бус чуулганыг нээж товлсон асуудлуудаа хэлцэх юм байна.